За сайн уу найзуудаа, Америкт хийж болох ажил 5. За өнөөдөр надад хүсэлт орж ирсэн. Тэгээд яг Америкт ирээд удаагүй те. Тэгээд яг дөнгөж ингээд ажилдаа ороод ажил хайж байгаа ч юм уу тийм хүмүүстэйгээ хэрэг болж байгаа юм байлээ. Би тэрэнд маш их баярлж байна. За тэгээд өнөөдөр болохоор би юуны талаар ярив гэсэн үгээр гоо сайхны талаар. За одоо манай монголчууд ч юм бол харьцангуй айгүй тийм фэшл хийлэгдэг те гоо сайхан хийлэх айгүй дуртай шүү дээ. Америкчууд ерөөсөө тийм биш байхгүй. Ерөөсөө хийлэгдэггүй. Харин сүүлийн жилүүдэд одоо ингээл нөгөө хүчлээ байхгүй олох ингээл гоо сайхны аппарат те одоо ингээл нөгөө ботокс гээл те энэс болоод харин айгүй тийм юу байгаа. Айгүй тийм эрэлттэй болж эхэлж байгаа. Дээрээс нь ингээд ямар ч гоо сайхны газар орсон дандаа ингээд аппаратаар хийдэг те ингээл энэ аппарат сайн, энэ аппарат ийм өстэй ингээл өстэй гүнд чинь ороод өвчлөөгөө болол зүгээр өстэй алаад өгөө нарсыг туулаад өгöd ингээд тэгдэг. Тэгээд ерөнхийдөө гоошаа бас айгүй тийм нэвтэрж байгаа. Тэгэхэд монгол хүмүүс болохоор ингээд массаж хийхээр айгүй гоё тийм гоё хийдэг нөгөө ийм солонгосууд хийхээр ингээд хурж ядаад хийдэг байхгүй ингээд хүрээл нэг хурж ядаал нэг ингэсгээл нэг тэгэл тэрүүхэнд ирэхэд монгол хүн ч бүр ингээд гоё даралттай массаж хийгээд үнэхээр гоё байдаг. Би болохоор 7 ногтой нэг гоошо массажинд ордог. Дараа нь тэрнийхээ талаар гоё бүтэн гоё бас блог маягийн оруулна. Тэгээд яг ингээд өмнө хойх харуулахаар яг ингээд гоошо хийсний дараа арьс бүр амар гоё өргөгддөг. Дээрээс нь бүр илт цайрчдаг. Айгу гоё болчдөг. За тэгээд энэ гоошо массаж те одоо ерөнхийдөө фэшл хийхээр яах вэ гэхээр чи Америкт ирээд фэшл хийж болно. Гэхдээ заавал лайсенстай байх хэрэгтэй. Ер нь одоо хумсных те хумс одоо wax гоо сайхан эдгээр чи бүгдээрээ ийм cosmetology license гэж явдаг. Тэгэхээр чи энэ cosmetology license нь урд нь бол $8,000 үнэтэй байсан бол одоо нэг өсөд нэг 10 болж байгаа ч юм уу те. Гэхдээ төлбөрөөс хувааж маваад өгөөч ч юм уу тэгж бас болдог. Тэгээд нэгэн талтай чи Америкт ирээд амьдран одоо тэ энэгээрээ би хол олж иднэ л гэж бодож байгаа лайсенс л авсан дээр. Ягаад тэгэхээр бичигэрэнтийн зөрчилгүй байна гэдэг бол Америкт бол номер 1 айгүй тийм чухал асуудал байдаг. Тэгэхээр тэрийг нь одоо яаж хийж байгаа төгсөөрөө гэж хэлмээр байна. Тэгээд яадаг вэ гэхээр зөвхөн гоо сайхан wax ч юм уу тэгж дагнж болно тий wax-ос айгүй тийм эрэлттэй байдаг. Тэгээд гоо сайхныг сонирхож байгаа болвол тий заавал лайсенс аваарай. Тэгтээ чи ингээд техник сайтай тийм байхад бол чамаг бол одоо ямар нэгэн тий одоо салаанууд ч юм уу чамаг ажилд бол шууд авчихна. Дээрээс нь гоо сайхнаас гадна юу байдаг? Одоо нөгөө нэг юм ботокс хийдэг штэ тэр бол бас айгүй эрэлттэй байдаг. Ийм хүмүүс бол маш өндөр цалингаар салинжж яадаг. Энэ хүмүүс болохоор яадаг вэ гэхээр сувлэгч явах хэрэгтэй байдаг. Тэгээ тийм хүн болохын тулд эхлээд яах вэ гэхээр сувлэгчийн курс сураад төгсөөд тэгээ дараа нь одоо яг зөвхөн энэ одоо нүүрний энэ бүтцүүдийг мэдээ тэнд нь тарих хэрэгтэй гэсэн үднээс яадаг. Энэ нь болохоор гоо сайхандаа бас ерөнхийдөө ингээд гоо сайхны одоо имлэгч юм уу те одоо гоо сайхны газар хэлэхэд энэ угаасаа байдаг учраас энийг давхар авил зүгээр мэдчихвэл зүгээр. Дээрэс нь одоо ингээд нөгөө сувлэгч нар шүү дээ те сувлэгч нар айгүй их тийм нүүрний гоо сайхан тариа мараа хийх ч юм уу тэрийг айгүйх яадаг амархан байдаг юм шиг байгаа юм. Ягаад тэгэхээр эдгээр эрүүл мэндийн иншүрэнс нөгөө нэг юм мэдлэгтэй учраас те тодорхой хэмжээнд те ингээд маш их одоо ангаахын оюутнууд ч маш их сурдаг штэ те тэгэхээр чин сувлэгч гэсэн яг адилхан ялгаагүй айгүйх сайн сурцсан байгаа учраас энэ нь бол айгүй сайн дэвсгэр болж өгдөг. Тэгээ гоо сайхан бол мэдээж ашигтай. Чи өөрийн гэсэн клиенттай болчих юм бол яахгүй. Тэгээд ер нь ийм том компаниуд нь айгүй тийм benefit сайтай байдаг. Ер нь харьцангуй одоо сүүлийн үед би бас нэг юм миний нэг дагдаг охин Irvine гоё юм өөрөө cosmetology төгсөөд тэгээд ингээд нэг компанид ажиллаж байгаад тэгээд одоо өөрөө бүр хувир айгүй хөрг студид болоо гарцсан байлээ. Тэгэхээр студид болоо гарна гэдэг бол эн чинь угаасаа мөнгө шүү дээ. Бүх юм машинаар аваад ингээд хийгээд айгүй хөрх харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ингээд студидтэй болоод тусдаа гарж ийн гэдэг бол одоо клиентууд их байна л гэсэн үг. Тэгэхээр чамд бас боломж байгаа л гэсэн үг. Тэгэхээр фэшл бас хийж болно. За дараагийн би блог болохоор блог нэ Америкт хийж болох ажил болохоор юу байх вэ гэхээр бүтэн биеийн массажны тухай орно. Ягаад тэгэхээр нүүрний массаж орсон юм чинь дараагийнх нь одоо бүтэн биеийн массаж байлгая гэж бодож байна. За тэр баяр таа.